Шалом. Шинэ өглөөний минь төргий сайхан марцгаснаа. Шинэ 7 хоног шинэ өдрийг өгч байгаа бурхандаа талархъя. Бидэнд үргэлж шинэ ивэлийг бэлтдэг, бидэнд шинжлэхдэх боломжийг өгдөг бурхандаа талархъя. Эзэн минь танд баярлалаа. Та бидэнд шинэ илчлэлтийг өгөхөөр, шинэ ухаарлыг өгөхөөр, шинэ 7 хоног шинэ өдрийг эхлүүлж байгаад баярлалаа. Тэгээд энэ өдөр бид таны өмнө эхний өдрийнхөө эхний цагийг өргөн хүндэтгэл мөрөглийг өргөхөөр сууж байна. Эзэн та биднийг удирдаарай. Тэгээд бидэнд та үгээ аль дээр эцээ. Таны оршихуй дотор эхлүүлсэн энэ өдөр эзэн тантай хамт алхахад та биднийг удирдаарай. Иесийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид Эхлэл номын 24-ийн 50-аас 67 уншина. Эхлэл номын 24-ийн 50-аас 67. За би шалгаадах. Окей. За 24-ийн 50-аас 67. Лаван Бетуэл хоёр яавал энэ хэрэг учрлыг тохиоч. Иймд бид чамд сайн байлнаар нь хариулж чадахгүй. Ривка энд өмнө ч байна. Аваад яваараа. Явигийн айлцсан ёсоор Ривка маань эзний чинь хүүгийг гэргий болоо гэв. Авраамийн зарц тэдний хэлхийг сонсоод Явид газар тултал бүхийн мөргөв. Тэгээд алт мөнгөн идэл хувц хонор гаргаж Ривкад өгөөд ах ээж хоёрт нь бас үнэт зүйлс барьжээ. Өнөө хүн цуг яваа хүмүүсийнхээ хамт идэж ууж тэндээ хоног тэрээр өглөө бусад намайг эзэн рүүгээ боцхийг минь зөвшөөрнөөхөд охины ах ээж хоёр бүсгүй 10 хоног бидэнтэй хамт дараа нь явна үз гэлээ. Харин өнөөх зарц намайг бүх сатуулаач яваа замыг минь бүтгэмжтэй болгосон болохоор намайг явуулаач би эзэндээ очие гэв. Бид түүнийг дуудаж өөрөөс нь асууя гэв. Ривкаг дуудав. Чи энэ хүнтэй хамт одоо явах уу гэж асуусан тэр Ривка явна гэж хариуллаа. Ингээд тэд дүү охин Ривкаг асрагч ихтэйг нь үдэж Авраамийн зарц ба түүний хүмүүстэй хамт явуулжээ. Тэд Ривкаг түмэн олон чамаас гарах болтугай дүү минь төрүүлсэн өрсчин өшөөтнийхээ их үүдийг эзлэх болтугай хэмээн ерөөлөө. Ривка шивгчингүүдийнхээ хамт хөдөлж тэмээ унан өнөө хүний араас даглаа. Өнөөх зарц ийхүү Ривкаг авч явжээ. Тэр үед Исхак Бээр Лахай Ройгоос буцаад Негевт нутаглан сууж байлаа. Үдэж болох үеэр эцгээс жаахан алхахаар хээр гараад хараа сунган үзэнс тэмээнжин айсу харагдав. Энэ үеэр Ривкач мөн хараа сунган Ицхакийг хараад тэмээнээсээ бууж өнөөх зарцад хээр талд биднийг тосон ирж яваа тэр хүн хинбэ гэхэд зарц манай эзэн байна гэв. Ривка гівлүүр авч нүрээ далдлав. Зарц нь хийсэн бүхнээ Ицхакт ярихад Ицхак их Сарагийнхаа маханд Ривкагт аваачжээ. Тэрээр Ривкаг эхнэрээ болгон авч хайрлан дурлсан ба эхээсээ хойш ийхүү тайтгарав. Амин. За дуулууртай байдлаар өвлөгдсөн итгэл гэсэн гарчигтай. Дуулууртай байдлаар өвлөгдсөн итгэл. За Библийн тайлбар дээр минь юу гэж байна гэхээр Авраамийн зарцын үгийг сонсон Бетуэл Ребека Исаак хоёрын гэрлэлтийг зөвшөөрдөг. Ребека Исаак хоёулаа бурхны удирдамжийг дагсан. Ребекагийн эцэг Бетуэл ах Лабан тэдний гэрлэлтийг зөвшөөрөв. Авраамийн зарцын ярьснаар бурхан бүх зүйлийг төлөвлөн удирдсан. Лабанын шөнийг өнгөрөөсөн Авраамийн зарц дараа өглөө нэртлэн мордохоор яарвчилдаг. Ребекагийн ах ээж хоёр нь охиноо ядаж 10 хоногийн дараа явуулахыг хүссэн ч Авраамийн зарц ачаагаа зэгцэлдэг. Ребекагаас саналыг нь асуухаар Ребека би явна гэж хариулв. Татгалзах аргагүй бурхны дуудлагад дуулууртай захирагдах шийдвэр байлаа. Ребекагийн итгэл Авраамийн итгэлтэй адил итгэл. Ребекагийн гэрийнхэн бүх зүйлийг бурхан даатахаар Ребека өрөөгд үдэн гарав. Ребека болон түүний гэр бүлийн хүмүүс Исаак хүртэл бүгд бурхны хүслийг даснаар итгэлийн гэр бүл бий болж Авраамийн дуулууртай байдал өвлөгдөж чадсан.
Надад өгч байгаа сургамж юу вэ? Авраамийн зарц Лабаны хүсэлтийг ч үл даган дараа өдөр нь явхаа хэлдэг. Урт удаан аяллаа дараа амрах хэрэгцээ байсан ч өөрийгөө өчүүхэн ч бодоогүй. Эхний эзний зарц болох бид ч түүний адил эзний байр суурьнаас бодож үлдэж байна уу? Бурхны бүрэн төгс өдөртөмж байсныг нотлсон Ребекагийн зоримог шийдвэр Хараныг орхин гарах үеийн Авраамийн дуулууртай адил дуулууртай байдалтай адил. Бурхны амлалтын биелгийн чухал цангилаа болсон Бурхны хүслийг мэдсээр байж шийдвэр гаргаж чадахгүй байгаа тал надад байна уу? За өнөөдөр бидний уншсан хэсэг дээр үнэхээр онцгой айгуу гоё юу байна тийм үү? Бид нар яг энэ Авраамийн зарцыг харах юм бол тэр ямар дуулууртай бөгөө шуурхаа бөгөөд ерөөсө би эзнийхээ даалгаврыг биелүүлээ хотод буцаад явлаа гэл ийм байдлуудыг харж байна тийм үү. За өчигдөр бид нар ярьсан тийм үү. За Авраам бол Бурхан эцгийг илэрхийлдэг, Исаак бол Исийг илэрхийлдэг. Тэгээд зарцуул юу? Зарцуул ариун сүнсийг илэрхийлдэг. Тэгээд Ребека бол чуулганыг илэрхийлдэг гэж ингэж ярьжсэн тийм үү. За тэгээд эндээс харах юм бол энэ гэрлэлт бол ерөөсөө тийм хүний хүслийн хүний одоо юу бол бишээ гэдгийг бид харж байна. Тэгээ энэ гэрлэлт бол юу Бурхны үгнээс урсаж гарч байгаа юм үйл явдал юм аа. Тэгэд бүгдээрээ яг Бурхны өдөртөмж байна гэдгийг харж байна тийм үү. За тэгээд энэ дээр ингээд нөгөө яваад эзэнт талархад Авраамийн зарц бол газар мөргөнөө гэсэн байна тийм. Энэ бүр ингээд нүрээрээ доош над бүр ингээд шүтэн мөргөхийг хэлдэг тийм. Тэгэхээр нөгөө нэг залбирал хариулагдахад энэ дээр юу гэж чинь залбир нөгөө өөрөө залбирсан шүү дээ худгин дээр гэдэг. Тэгээ залбираа. Тэгээ залбирлын хариулт авахд хамгийн түрүүнд гарч үйлдэлд мөргөл байх хэрэгтэй. Тэгээд бид нар заримдаа ингээд нөгөө залбирлын хариулт маань биелснийг мэдэхгүй өнгөрчих явдал байдаг. Мэдэхгүй өнгөрчдөг тийм. Мэдэхгүй байх гэдэг. Гэтэл юу гэж хамгийн түрүүнд гарч байгаа үйлдэл бол мөргөл байх хэрэгтэй маа. Мөргөл тийм үү. Тэгэхээр бид нар ямар нэгэн зүйлийг адахта эзэн ямар гайхалтайгаар биелж ийна гэдэг. Тэгээ би нэг өчигдөр жижигхэн жишээ ярьсан шүү дээ. Тэг ингээд надад хайрцаг хэрэгтэй байсан гэсэн чинь бурхан бүр аюу сайн юм чанартай хайрцаг бэлдээд тавьсан байсан ингээд. Тэгүн гол талархах хэрэгтэй. Тийм үү талархах хэрэгтэй. Тэгээс бид нар ингээл одоо юу гэдэг зарим тохиолдолд одоо итгэж хүмүүс л азтай гэж ярьдгүү. Гэхдээ зарим хүмүүс азтай байлаа маялагч гэдэг юм уу тэгээд өнгөрөх биш. Бидний залбиралд хариулж байгаа бид нар мундаг залбиралтагтаа биш бидний залбиралд хариулж байгаа бурхан үнэхээр гайхалтай учраас бид нар бурхан талархан ямар нэгэн залбирлын хариултаа авсан байна уу? Яг тэгвэл нөгөө мэдэхгүй байх гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд харах хэрэгтэй. За би ер нь миний хувьд ингээд залбирлын хариултаа авсан зүйл юу байна гэдэг ингээд хараад тэгэд үнэхээр тэр зүйл байвал бид нар айгуугаа талархаж залбирч сурах хэрэгтэй тийм үү? Талархаж бурханд мөрөөл өргөж ингээд залбирах хэрэгтэй. Энэ айгуу чухал байгаа. Тэгээ энэ жилийн хувьд нөгөө би бүр айгуу баярлаад байгаа. Хүчтэй би асуултаа энэ тухай хаалцсан байхгүй. За энэ жил тоглоом гэлэн гэсэн чинь би болохоор урдны ер нь тоглоомыг ингээд бараг л ингээд байнга ингээд тэг нөгөө second hand application үзэж байгаа. Энэ тийм тоглоом байвал ингээд цаг болцоол очиад аваад тэгдэгсэн байхгүй. Тэгээ энэ жилийн хувьд бол ерөөсө бараг тэгээгүй байхгүй. Энэ жилийн хувьд болохоор ерөөсөө л бараг 2-3 газарт очиод бөөнөр ингээд автсан ийм байхгүй. Ийм байгаа. Тэгэл энэ дээр ингээд энэ зүйл айгүй баярлуулаад байгаа нь юу вэ гэхээр нөгөө бурхны хүсэл мөн гэдгийг баталж өгдөг зүйл байдаг байхгүй юу? Бурхны хүсэл мөн гэдгийг бурхны хүсэл гэж ямар гоё юм бэ те. Тэгээ бурхан тэгээд бас яг нөгөө бурхны хүсэл байгаа. Бурхны хүслийг дагах үед бурхан бүр ингээд таашаалтаагаар аюугаа таашаалтаагаар дэмжиж байгааг харах аюу гоё байдаг байхгүй юу? Энэ мэдрэмж хамгийн гоё. Энэ мэдрэмжтэй. Тэгээд бурхны хүслэл яг бурхан үнэхээр бүрээсээ аюу гоё урантайгаар түлхэж ингээд дэмжиж өгч байгаа. Энийг мэдэх аюу гоё байдаг. За тэгээд ингээд эзэнт талархаад тэгэд би нэг өнгөрсөн 7 хоногт бас өнгөрсөн 7 хоногийн яг нэгд өдөр болсон явдал дээр бас зарим тохиолдолд тэндээс би өөрөө нэг зүйл сурсан юм. Зүгээр л би нөгөө талархах зүйл би болноо гэсэн юм юусэн. Тэрний үхээр зүгээр л бүр ингээд тэрний төлөө талархыг гээгүй. Зүгээр л баярлаа Иесус гэл дотроо залбирал ингээд битрүүгээр яваадсан байхгүй. Баярлаа Иесус гэд тэгээд ингээд яг нөгөө би ингээд нөгөө метрогоор явааг удцсан байсан. Тэгээл ингээд орчин тойрны хараад тэгээд нөгөө миний зүгээр ойрдо бухимдаад байгаа зүйл нөгөө Солонгос улс ингээд одоо юуны
ийм дайны хэмнэлтэнд орсон байгаа байхгүй юу? Дайны хэмнэлтэнд орсон. Тэгэд ингээ Монгол улс болохоор ерөөсөө тэр даймаа хамаагүй тий бензин түлш өсөх тэр ард түмний амьдрал бүр амар хэцүү болох юм л тохоо. Ерөөсөө тэр намын дотоод хэрүүлэг нь л яваад байгаа байхгүй юу? Тэгээд ингээл том төсөл мөслийг явуулах гал тий энэ төсөл чинь энэ дайны явцад юм өсөөд Монголд л нөгөө буцаж буудаг болохоос бусад газар буцаад буун штэ. Буцаад буун тий айгүй өндөр өснө буцаад буун. Тэгэхээр чин дайны үүдгэлөөс энэ төсөл чинь яг хуу айгүй өндөр нөгөө өсөлтийг дагаал нөгөө материал цэтрал бүх юмных нь өсөж явж байгаа буун. Тэгээ Монгол буухгүй айгүй бол тий ингээд ийм зүйл болох болохоор тэг нөгөө гэрээлэгчээр магадгүй ингээд дөнгөж гэлэн гутлаа одоо юу тий нэг одоо цемент авах хүн чинь буцаад буухгүй нөгөө нэг арга тогтогцсон үнээрээ яваадаг бол айгүй хохиролтой болох байхгүй. Тэгээд ийм зүйлүүдийг хараад ингээд бухимдаад тэгээд тэр өдөр би ингээд метроор явж байгаад нөгөө ер нь бол одоо ингээд солонгост айгүй анхааруулж байгаа зүйл байхгүй тийм ингээд зөвхөн түшээ хэмнэн гэдэг нь би өөрийнхөө мөнгийг хэмнэх тухай асуудал биш болчихж байгаа байхгүй өөрийнхөө түшээг хэмнэх тухай асуудал биш. Тэгэхээр түшээ хэмнэн гэдэг нь бас нөгөө уус орон дотор бусад хэрэгцээд одоо жишээ бүх хүн түшээ аваад тахны өдөр жишээлбэл төрөгний машин түшгүй болчихвол яах вэ? Юу явуул яах вэ гэсэн асуудлууд гарч ирэх байхгүй. Бүр яг тэг яаралтай хэрэгцээтэй. Тэгэхээр нөгөө хүмүүсээ нийтийн унаар яваараа гэд коронавигийн үеэр болохоор тэгтээ урьдчилан хилдэг байхгүй. Хэцүү байх болно маш юм. Зам айгүйх төгжирнэ. Тэм учраас та нар болж үл нийтийн унаар битээ яваараа, юугаар яваараа. Хоёрын унаар яваараа гэд. Тэгээ бүр намайг шоконд оруулсан юм болсон нь Монголд болохоор нийтийн унаар яваараа гэсэн. Хоёрын унаануудын зөксөө бүр яаж бодохороо яагаад энэ дарга яагаад юм бэ ерөөсөө ойлгоогүй ш. Тэгэхэд солонгос бол эсэргээр аль болохоор нийтийн унаар яваараа. Тэгтээ зам төгжирнэ битээ бухимдаараа. Бухимд бол стресстэй дархлаа өнөө өвдөхөд амархан шүү гэл. Тэгэн гутал чинь бүх хүмүүс унаагаа машина гаргаал тэг яг өөрхөн машинаар яваал аль болохоор нийтийн унаанд явахгүй халдвар авахгүй. Тэгвэл одоо болохоор те болж игэл нийтийн унаанд яваараа жоохон нийтийн унаа хүн ихтэй байх болно. Тэгтээ нийтийн унаагаар яваараа төшөө хэмнэрэ мөнгө хэмнэрэ гिचж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө юу яаж байгаа. Хоёрдугаар талаар гэрлийн аюу самтрах хэмнэлт хийх хэрэгч. Түш гэрэл тэгээд дээр нь одоо юуны хэмнэлт гарч ирж байгаа гэж та нарын бүр санаанд орохгүй хэмнэлт гарч ирж байгаа. Юуных вэ гэхээр гялгаруудны хэмнэлт гарч ирж байгаа шүү дээ. Гялгарууд. Яагаад гэхээр биш үү гялгаруудыг хийдэг тэр нөгөө нэг одоо пластик бүтээгдэхүүн юу гэвэл түүхий эдийн Иранаас авдаг байхгүй. Иранаас авдаг. Сонин багц Иранаас авдаг. Тэгээд нөгөө Иранаас авдаг болохоор гялгаруудны хэмнэл маш их хүндтэйж байгаа энэ агч маш их хүндтэйж байгаа. Тэгээ энэ нөгөө залбирлынхаа хариултыг аваад эзнийхэн залбирлын хариулт эзнийхэн хүсэл тэгээ Авраамийн хүсэл биелээд өөрийнх нь залбирлын хариулт биелээд тэгээ бурханд бүр чин сэтгэлээсээ талархаад ингэж байгаа энэ зүйл шүү. Нүрээр газар унаад ер нь яг нэг юу шүү дээ жишээлбэл яг өвдөөд ингээд ягаад тухай бүр ингээд газар хүргээд ингээд мөрөгдөг тэр мөргөл гэсэн үг байхгүй. За гялгарууд яагаад тэгэн гутал хүмүүс ингэж бодож та за гялгарууд за хамгийн түрүүнд нөгөө гялгарууд гэн гутал эргээд би өнгөрсөн лаг тарсан чи бид нар ямар их гялгарууд хэргэлдэг юм бэ? Ямар юуд те солонгостойгоо ер нь солонгос гэр ахуйд бол гялгарууд маш их хэргэлдэг. Тэгээд бид нар чи нөгөө хогийн утаа авч заавал нөгөө хогийн утаа худалдаж аваад Монголд тэгдэггүй те хогийн утаа худалдаж аваад хогоо нөгөө юу яадаг байхгүй уут нь гэж төрөлжүүлж хайдаг. Тэгэн гутал хүмүүс за хогийн утмаас илүү одоо нөгөө гялгаруудны юу яхад хамгийн түрүүнд хүмүүсийн санаа зовж байгаа юмнууд нэ штэ. Имлэгт хэрэглэгдэх уутнууд гэж байгаа байхгүй. Имлэгт хэрэглэгдэх. Тэгэхээр нөгөө нэг хогийн ут болон бусад хэрэгцээнийх за хогийн ут бол зайшгүй байгаа нэг одоо байгалийн юугаа тий цэвэр байлах үднэс гэтэл нөгөө хүмүүсийг хогийн ер нь одоо гялгарууд хэрэглэх хэрэгцээг аягуулсан хумаарэ гэж байгаа байхгүй гялгарууд хэрэглэхгүй байж болох тийм юунуудыг гаргаараа гэд хэрэглэх хэрэгцээгээ багасгаараа тий тавтахгүй байж магадгүй гэхдээ хэрэгцээгээ багасгаараа гэж байгаа байхгүй тэгтэл тэр нь юу хэлж байна гэхээр тэр хэрээрээ нөгөө хүмүүсийн хэрэглээний гялгарууд багасхад нөгөө одоо жишээлбэл туслын ууд тэгээд аптекуудын эмийн ууд гэж байгаа байхгүй аптекуудын эмийн ууд юу яах вэ үнд оронд бас хоордох вэ гэд тэгэхээр нөгөө бүр зайшгүй амнаас нь чухал зүйлдээ зориултаа гаргана гэсэн ийм байж. Тэгээд би өнгөрсөн 7 хоногт метроор яваад тэгээд ингээд аюул олон хүмүүсийн дунд ингээд яг үнийг хэлэхэд нөгөө метро ингээд уртхаа удаад
хүн ихтэй ачаал ихтэй байгаа байхгүй. Тэгсээр нэ би ингээл баярлаа Есүс гэл ингээ тэгэл явчихсан байхгүй. Тэгэл би хэмнэлтийн тухай бодчихсан байхгүй тэр энэ ард түмнэр айгүй мундаг юм а дай үтсэн ард түмнүүд үнэхээр л өөр юм а айгүй хурдан өөрсөнд нь тэг шууд ингээл нөлөөллийн сур гарч ирэн готл те тэр Иранд тайм болон цаг гэлгуурууд бид нар материал авч чадгаа байлаа за инглээ гэл тэгэн готл ингээл бүсээ чангалал юу ягаал хэмнэлт мэлдэ хийгээл ингээл хэлчих юм а гэд тэгээ бодол тэгээд баярлаа гэж явж байгаа гар утсаа одгсэн чи тэнд хямдхан хурцсан сайхан очиж үзнэ гар утсаа орчихсон байхгүй тэнд гар утсаа орох явцсан тэгээд тэгэн готл баярлаа гэх. Тэгээд нөгөө би за буцахтаа авчи байж таагаараа буцахтаа авчиг явжсэн. Би ч нэрээ тэнд чад хүнтэй уцаар яриад хүн уг нь ойрхон нэг манай итгэгч миний оцсон газрын ойрхон манай итгэгч ажилладаг байхгүй. Тэгээд би уг нь тэг өдрийн хоолныхын цагаар уулзаад хамт залбирая гэж бодчихсон байхгүй. Тэгин готлоо би нэрээ тэрлэн мессеж хийх болохгүй юм шүү дээ. Буцаж ирж илүү тэр хоолны цаг өнгөрчих юм байна гэдэг. Буцаж чад. Тэгсэн ил ингээ буцаал нөгөө метроноос буцаал явж байгаа байхгүй. Явж исэн замаасаа эргээд тэгээ явж та баярлаа Есүс гэл ингээ тэгээ оцож гар утсманд байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний хувьд бол одоо жишээлбэл залбирлын хариултаа авах юу бэ? Тэр нь залбирлын хариултаа аваад бурхны өмнө тэ үдэг сүгдэн мөргөх энэ айгуу чухал зүйл те. Тэгээд ер нь тэгэхээр нөгөө бид нар нэгдүгээр залбирч байгаа залбирлаас санах хоёрдугаарт нэрээ тэгэд энэ залбирал маань урд нь залбирчсэн залбирал маань биелж байгааг олж харж сурах нь аягүй чухал байгаа байхгүй юу? Залбирал маань биелж байгааг олж хар. Тэгээ залбирал нь биелжээд тахад те биелжээд тах талархахгүй байл нэг харамсалтай зүйл шүү дээ. За юм байгаа. За дараагийн дугаарт болохоор бидний ажиглах ёстой бас нэг зүйл маань юу вэ гэвэл тэгэхээр одоо сая бол би нөгөө боолын тухай ярьлаа шүү дээ. Боол залбирлын хариултыг аван готлоо мөргөж байгаа. Залбирал хариулахтай тэг хамгийн түрүүнд гарч үйлдэл бол мөргөл бурхан талархдаг. Ямар нэгэн зүйлээс бурхан минь баярлаа. Энэ залбирал те. За тэгээ Ребекагийн дараа нь Ребекагийн шийдвэр энэ аягүй чухал байгаа. Энэ хүнтэй хамт явна уу гэж асуухад би явнаа гэж хэлсэн байна. Энэ бол бүр сайн дураараа ухамсартай шийдвэр байгаа. Энэ хэцүү шттэ. Нэг ч царай зүсийг хараагүй, хэнийг мэдэхгүй те. Одоо бүр ингээл те царай зүс одоо юу гэдэг эрүүл саруу эрүүл мэнд эргэтэн бүтнүүг нь ч мэдэхгүй энэ нэмэгтэй шууд сонголт хийж байгаа. Гэхдээ энэ сонголт нь юу гэхээр энэ нөгөө нэг боолын гэрчлэл яг эзнийхээ тэг бурхан залбиралтанд хариулж байгаа энэ зүйлд хариулж байгаа. Бурханы удирдлаганд итгэж байгаа. Өөрөөр хэлбэл бурхан удирдах байгаа удирцаар яваад тэр бурханы удирдаад яваад ирсэн юуных нь юун дээр өөрийн тэг бурхан сонгосон гэдгийг мэдээд хариулж байгаа юм айгу гой зүйл байгаа байхгүй. Хариулж байгаа айгу гой. Тэгэхээр бид нар заримдаа ингээл те одоо юу гэдэг мэдхгүй явлаа гэдэг. Бисээ тоглоомтой холбож ярьсан те. Заримдаа яг үнэ хэлэхэд энэ жилийн хувь тоглоом бол маш их ядарсан, маш их зардал гарч байгаа, маш их ажил болж байгаа бүр ийм багхгүй. Тэгээд гисэн ч гэсэн түүний цаана бурхан удирж байгааг мэдэх айгуугүй байсан. Бурхан удирж. Тэгээд би нөгөө сая сүүл тоглоом авах гээд очсон чинь нэг айл нүүж байгаа тэгээд нөгөө цахилгаан ажиллахгүй дөрөв давхраас юм зөөх болоо би за эндээс юм авчихдаггүй даах хэмжээр жоох нэг аваад бууй за нэг хоёр удаа л дээшээ тэгээд гараад буцаал тоглоом хүнд юм чинь чадахгүй байна да гэдэг чижсэн чинь хоёр ихтэй хүн орж ирсэн. Тоглоом авах гэж байна уу? За аль алиг авах ялгаа тавьчих би тэр булгаад гэж чигээ. Тэгэн гол машин дөрөв тоглоом авсан байхгүй юу? Машин дөрөв тоглоом бүр машин бүр битүүч гэж заастаа зайг болтолн ч гэж яадаг гэж яасан. Тэгээд яхтаа бүр ингээ буцахтаа бүр баярлаад байгаа юм чи бурхан минь ямар гоё юм бэ гэд би хизээж харахгүй те тэр одоо хүүхдүүд тэргээр тоглохыг тэр цуглаан дээр очиад тэр хүүхдүүдийн тоглож байгааг ингэж харж марахгүй. Гэхдээ баян харах нэгэн байгаа тэр бол бурхан. Тийм үү? Бурхан хараад тэнд бурхан хүүхдүүдэд хараад өхөртөө баярлах болно. Ийм байна. Тэгэхээр бурхан удирцсан гэдгийг мэдрэх айгүй гоё яадаг. Тэгээд ялангуяа илгээлт айгүйхт гэж мэдрэгддэг. Илгээлт ингээл яван явтлаа те. Одоо би 7 сарын 26-нд илгээлтэнтэй хөвсгөл рүү явна. Тэгээд тэрнийх төлөө ингээл байнга залбираал ингэж байгаа. Гач гисэн ингээл яван явтлаа яадаг. Ялангуяа тэр чинь нөгөө хоол газар машинаар явна. Хүмүүсийн амнастай айгүй холбоотой зүйл болохоор амнастай холбоотой зүйл болохоор айгүй хэцүү штэ. Тэгээд ингээд яван буцаж ирээд яг ингээд нэг бага онгоцны будал дээр ингээд цаашаа баяртай гэж оруулаад тэгэл гоё ингээд
амар 50 болдог байхгүй. Гэхдээ ингээд эргээд юу л заанд ядрах мадрах ч юм уу асуудлууд хэцүү байдаг ч гэсэн эргээд харахад Бурхны тааламж ясныг мэдэх айгүй гоё байдаг байхгүй. Айгүй гоё. Тэгээд нөгөө 2 жилийн өмнө би нөгөө түнхэл рүү нэг солонгос багт явсан шүү дээ. Тэр баг дээр одоо 12 настай Мингю гэдэг нэг хүүгийн тухай би ярьжсэн санаж байна уу. Монголын төлөө бүр өстой нэр асгарт уйлаа залбираад түнхэлд ингээд залбирлаа. Би алтан зогч юм залбирлын сонссон ч гэсэн Монгол хүмүүс эснийг мэдгүй байгаа Монгол хүмүүсийн төлөө галистан бүр ихэр татаад асгарт уйлаа залбирсан байхгүй. Тэгээ бүр ингээд өөрөө Монголд очиад би Монголд амьдрмаар байна штэ. Би Монгол тайтай гэж марина дуулан дээр гараад тэгээд ташгирацсан байхгүй. Тэгээ Мингю энэ жил нэг сар манай ертөнцтэй Мингютай бас харам гэдэг хүүтэй. Мингю харамын хоёр хоёулаа Монголд айгүй хайртай хоёр хүүхэд. Энэ жил надтай хамт ингээ Монгол явж байгаа айгүй хөөрхөн. Тэгээд би бас одоо тэр хоёр хүүхдийн төлөө бас аюулгүй те өнөө өглөө ч гэсэн би сэрэл яг аюулгүй яваад ирэхийн төлөө айгүй сайн гэж залбирч байгаа. Тэгээд ер нь нөгөө Мингю болохоор бас жоохон сургууль дээр ингээд ялгарлагдсан нөгөө нэг бүлий төлцсөн хөхт байхгүй. Тэгээ Монголын хүчирээд айгүй өөр болцсон. Юмээ нэг амар уур хилэн бэлэнгээр нөгөө бүлий дүүснээс болоод айгүй ууртаа юм дандаа уураар шийдэж мэддэг. Юм бол нөгөө ширээ мэрэнүүд дэлтэгч мэддэг гэсэн. Тэгээ Монгол явж ирээд бүр өөр хүн болоод аав ээж мэж юмээ өгөн бүр гайхаад энэ хөхт яагаад юм уу яаж юм уу имэн авч явсан. Тэгээд аав ээж өвөн бүр гайхаад яаж юм өөр болоо. Тэгээ сүүлд нь сургуульд орсон ч багш нар нь энэ хөхт бүр айгүй өөр болцсон байна. Тэгээ тэнд дахтаа нөгөө нэг бар яг эзэнт Монгол дахтаа эзэнт тавчлаа олдсон байхгүй өөрхөн. Тэгээ залбирч хагаад тийм хайрл мэлэр айгүй өөрхөн залбирдаг. Би нэр та нарт аяар би нэг хальт үзүүлээд хүүгийнхаа бичлэгийг авчаа заяа. Яг энэ юуны дараа та нар үзэр. Манай ертөнц нөгөө бас хайрлаар залбирдаг болцоо айгүй өөрхөн. Тэгээд нөгөө машинд ингээд би хүүхдүүдтэйгээ хоёртойгоо явж байхдаа ингээл залбирдаг байхаа харилаар залбир. Тэгэхээр ингээл дагаал худлаа тоглож маглаад тэгдэгсэн чи гинт нэг өдөр бүр нөгөөтг чи бүр ингээд инээгээл зогсож чадахгүй инээгээл харилаар залбираа. Тэгээд шууд харилна гарцсан байхгүй. Тэгээд бид нар нөгөө сая 5 дахь өдөр шинийн залбирал хийжсэн чи ертөнц бүр гинт хурд гараад сууж ингэж чимээгүй залбирчээснэ. Гинтгээ харилаар залбираа. Нөгөөтгөндөө өөрөө хөхрөө. Би бүр инээгээд тэгсэн би ертөнцийн харилаар залбирч байгааг оруулчих заяа нараа сонирхоо. За юм байна. Тэгэхээр нөгөө нэг илгээлт болохоор аюу гой тийм бурхны хүсэл мөн байсан гэдгийг илэрхийлдэг аюу гой зүйлээд байгаа байхгүй. Эхэндээ бид нар мэдэхгүй тийм эхэндээ мэдэхгүй. Жишээлбэл бид нар Ребека ч гэсэн өнөөдөр харах юм бол эхэндээ мэдэхгүй. Тэг яг бурхны удирдлага байна гэдгийг мэдээл явж байгаа. Юунд явж байгаагаа мэдэхгүй те. Зөвхөн бурханд л итгээд ингээ явж байгаа. Тэгээд очсон хоноо тэр бол ингээд үнэхээр тийм үү итгэлийн үр удмын гаргадаг ийм гайхалтай зүйл болдгоо. За тэгвэл үүний дараа айгүй гоё ингээ ерөөж байгаа тий. Чи 1000 түмэн тэд Ребекаг ерөө 60 дээр охин дүүмэн түн бүмэн хүний их болох болдгоо. Өшөөтнийхөө үүд хаалгыг үр удамчин эзэгнэх болдгоо гэсэн байна. Маш гоё тий. Маш гоё. Хэлж байгаа манай нөгөө Смall Bible дээр тэд Ребекаг түмэн олон чамаас гарах болтугай дүүмэн төрүүлсэн өрчин өшөөтнийхөө ихүүдийг эзлэх болтугай гэдэг маш гоё ерөөсөн байгаа тийм үү. За тэгэхээр бидний хууч гэсэн бас үр үдмэ айгүй гоё ерөөдөг байх хэрэгтэй тий. За ийм байна. Тэгэд Ребека бол үнэхээр ерөөгцэн нэг ингэдгийг харж байна. За тэгээд Исаакийг одоо нөгөө талд ингээд гараад ингээд салхилаад гэж байгаа боловч энэ юу байсан гэхээр нөгөө залбираад ингээд явж байгаа юм бэ. Тэгээд Исаак тал залбирч байхдаа Ребека ирж байгаа тий. Тэгэхээр Исаак магадгүй тэг явуулсан зарцынхаа төлөө, ирээдүйн амьдралынхаа төлөө ээжигээ алдсан нөгөө нэг ганцаардл одоо юу гэдгийг сэтгэл өвдөлтийнхөө төлөө ингээд залбирчсэн байж болох юм. Тэгэхээр залбирал яг биелийг залбирч байхад залбирлын хариултанд биелж байгаа тий. Биелж байгааг харж болно. Яг гэвэл бидний эзэн бол Яова ирээ. Тэр урьдчилан бэлтгэдэг бурхан тийм үү? Яова ирээ тэр за тэгээд бид нар ингээ харах юм бол Ребека нүрэ бүтээсэн гэдэг нь тэр даруй байдлыг харуулж байгаа. Тэгээд нөгөө сүрпэсгүн бэлэгдлээ хурим хийжээсээ налчуур авгагддаг штэ. За ийм ба. Тэгээд Сарагийн майханд
Сарагийн майханд Сара эхийн майханд оруулваа гэсэн байгаа. Тэгэхээр Ребека бол зүгээр нэг эхнэр бол биш те шинэ авж байгаа. Энэ бол бүр Сарагийн байр суурийг өвлөж авч байгаа гэсэн үг байхгүй. Сарагийн байр суурийг. Тэгээ Сараг бид нар тийм мэднэ. Сарах гэж байгаа Сара буюу бүх үндэсний их гэсэн юм нэртэй болж байгаа. Тэгэхээр тэр байр суурийг Ребекад өгч гин гэсэн үг байхгүй юу? Тэгээ Исаак түүнийг хайрлаваа гэсэн юу гарч ирдэг. Тэгээд энэ нөгөө одоо Библиэд анх удаа тий хайр гэдэг одоо гэрлэлтийн хүрээнд гарч байгаа тохиолдол гарч ирж байгаа. Маш ихээр хайрлсан баха. Ийм байна. За гоё яац тий тэр Ребека харах юм бол хараагүй хүн рүү явж байна. Тэ нэгч харж үзээг уулзаг хүн рүү явж байна. Тэгээ залбиралд хариу болгон иржээ. За тэгээд юу майханд орж ороод хайранд бурхны хайранд орж байна. Тэгэхээр бидний итгэлийн хэмдэрлэг юм бид. Итгэл гэдэг бол хараагүй зүйлдээ итгэлдэг тийм үү? Хараагүй зүйлдээ бид нар итгэж байна. Тэгээд бид нар эзэстэй уулзсан. Тэг бурхан мөх амиг үгнэ гэхэд хараагүй ирнэ бид Иесус Христтэй уулзсан. Тэгин гутал уулзаад Иесус Христтэй уулзахад Иесус Христ ясаа бидэнтэй гэрээ байгуулсан. Тэгээ тэр гэрээ нь юу биднийг мөнхөд хайрлах гэрээ. Гоё яац тэ. За та юу ойлгов, юг мэдрүү, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Би заримдаа өөрөө ганцаараа амар баясна. Гоё яац тэр хэцэн тэ. За та юу ойлгов, юу мэдрүү, юу амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За дэлхийн төлөөх залбирал дээр бид нар Хятад улсын төлөө залбирна. Зүүн хот Хятад Хэй Лүнц Зян Жилийн Лаунийн мужууд 120 сая гаруй хүн амтаа тэдний 8 орчим хувь нь Христ итгэжчихэд энэ бүс нутаг хойд солонгос Оросын харилцаа юм а. 1644-өөс 1911 оны хооронд Хятадыг бүхэлд нь эзлэн авч захирч байсан Манжийн ард түмний Манжуур их нутаг байваа юм. Хэй Лүнцэн мужин сайн тарилангийн газартай, Жилийн мужин хойд солонгостой хэлэлтэй, Ляонын мужин ажил төр хөдөө аж хөл хөдөлгөөн ихтэй бомбд Дайлиан эдийн засгийн цаашдыг татгаа эндхийн цэглэн хурдтай өгдөж хөгжиж нутгийн иргэд болон гадаадын иргэд солонгосчууд үйлчлэл цуглаан байгуулахад идэвхтэй оролцдог. Хойд солонгосоос зугтах хүмүүсийн эмгэнэлт явдал аюул залхил өрнөж буй энэ бүс нутгийн төлөө залбирч бурхан олон хойд солонгос угсаатны хувьд солонгос Хятад манж хань Хятад хүмүүсийг өөртөө татгалдах бай гэсэн мэт. За энэ нөгөө нэг яг энэ хойд зүүн хот Хятад буюу яг одоо би хоёр газар нь очиж үзчихсэн. Жиндау нөгөөх нэг нь юу Чанчун гэд газарт болохоор шууд гүүрээр ингээл яг гүүрний наан цаана манахаар хараа айгуу жоохон туулголоос нарийнхан ч юм уу да. Тийм гол дээр ингээ гүүр тавьсан. Тэгэл ерөөсө гүүрний цаана хойд солоос тэгээд наан ингээд хятадтай юунаас би ингээ харж байсан. За тэгээд тийшээ нөгөө нэг хүмүүс айгүйх ингэж одоо ч айгүй хэцүү болсон. Тэгээ урд нь л ингээд тэр жижигхэн голгомч ингээд туулаад тэгтээ гүнзгий хүмүүс урсаж айгүй хамнасаа алддаг. Тэгээ туулаад ингээд гараад ирэнгуутал маш олон итгэгч нар бас юу ядгүй тэнд ингээд нууцаар зүгээр л худлаа газар тарилан марилаа эрхэлж байгаа юм шиг болоод амьдэрж байгаа юм шиг болоод тэр хүмүүсийг тосч аваад хооллоод хуцлаад тэгээд нөгөө нэг дараагийн төврүү ингэж үргэж мөргөж өгдөг ийм зүйлүүд хил дээр айгүйх байдаг гэдгийг сонсчихсан. Ийм юу дандаа гэрчлийн юмуд таасан тий хоцлонгос хүмүүсийн юм ажиж. За тэгээд энд бол Хятад хүмүүс байдгаа гэсэн мэт. Тэгээд жанчуунд болохоор нөгөө юу эсэн штэ. Янжээ жанчуун гэдэг тийм газрууд байдаг байхгүй. Тэнд нөгөө манай мөнхийн улс руу явцсан амраа гэдэг хоцлонгосын төлөө үйлчилж исэн илээлтийн эзэн маань тэнд байдаг байсан штэ. Тэнд очиж хоцлонгос руу үйлчилдэг гэсэн. За юм. Тэгэхээр энэ бол бас хойд солонгосын үйлчлэл их айгүй чухал юм газар байсан. Тэгээ одоо нөгөө жоохон хилэн бүр ингээд тор мордоо юм уу та болоод наа талдаа бас нөгөө камер зоочод айгүй хэцүү болчиход байгаа байхгүй юм байгаа. За хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн үгийн төлөө баярлаа. Тэмээ бид үнэхээр Ребека шигтэй бурхныг бурханд бүрэн итгэж бурханд бүрэн итгэлээ тавин даатхан бид алхаж сурахад эзэн бидний өдөр дараа эзэн бид нар бас Авраамийн зарц шиг үнэхээр эзний тэр эзнийхээ даалгавар дуудлагад
даалгавар дуудлагт итгэмжтэй харуул бүх анхаарлаа түүнд зориулан явж чаддаг байхад ариун сүнс бидний хөтлөн дагуулаараа. Эзэнтэй бид яг одоо Хятад улсын төлөө залбирч байна. Тэг зүүн хойд Хятадд байгаа Христ итгэлийн хүмүүс улам илүү хүчрхэгч болтгой. Тэг тийнд байгаа хойд солонгос бол ялангуяа эзэн минь тэнд гарчаад олон жил болсон нуугдаж байгаа баригдахаас айж имэж байгаа тэр л Хятад хүмүүс юу Хятадын дотор байгаа өмнөд солонгос хойд солонгос хүмүүсийг хамгаалаарай эзэн. Тэдний төлөө бас үнэхээр итгэлийн хүмүүс туслаж гараа сунгаж хамгаалан туслан бас тэдний хэрэгцээг ханган нуугд энэ бүх зүйлүүдийг хийхэд эзэн та зүүн хойд Хятад улсыг Хэлүн цаан жилийн лавны мужуудыг хөрөөгөр эзэн энд 8% орчим хувийн тэр Христ итгэгчдэд тэднийх та улам илүү хүчрхэгжүүлэн босгож өгөөрэй. Тэгэд энэ манжуурын газар нутаг дээр эзэн үнэхээр таны гайхалтай ажлууд хийх болтгой чуулганууд өсөн үржих болтгой итгэлийн хүмүүс сайн мэдээгээр улам илүү үйлчлэх болтгой. Тэгээд бид Иесус Христийн нэрээр зүүн хойд Хятадыг хөрөөж бид Иесус Христийн нэрээр бид Израилийг хөрөөж Израиль дээр Бурхны амар амгалан байх болтугай бид Иесус Христийн нэрээр бид Монголоо бид хойд солонгос бид Афганистаныг хөргөж байна. Эзэн минь дэлхийд дээр дайн болж байгаа бүхий л газар нутгуудыг хөргөж байна эзэн та өдөр дараа гэж чимээгүй цагийн группийнхаа бүх гэр бүлүүдийг танд өргөж байна эзэн. Та өдөртөн та ерөөж та хамт байж та үнэхээр таны удирдлагад хариулан танаар ерөөгдөн амьдрахад эзэн та хамтаагаараа тэгээд манай группийг та бас улам илүү өргөжүүлж өгөөрэй хэл хязгаар юм тэлж өгөөрэй. Иесийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглагчлал. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмаг хосон сэтгэлээ өргөөгүй худал тангараг тавиагүй буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. Амен. За цээжлэх ишлэл бүхий л зүрхээрээ эзэнд итэг өөрийнхөө ойлголтод бүү түшгэл алхам бүрдээ түүнийг таньж мэд амьдралын замыг чинь тэрж шулуун болгоно. Сургаалт өгс 3:5-6. Амен. Бүхий л зүрхээрээ эзэнд итэг өөрийнхөө ойлголтод бүү түшгэл алхам бүрдээ түүнийг таньж мэд амьдралын замыг чинь тэр яах болно гэв. За юм зүүн хойд Хятадын зургийг би нэг зүйл мартахгүйгээр хилээд гээ сэлэнгээ хичээ. Манай Монголд байгаа ахмадууд сонсож байгаа би дахиад хэлэн та юу шүү 5 сарын 30-31-нд сайн тогтоож байгаа. Одоо хүүхдийн бэрийн яг урд 2 өдөр 5 сарын 30-31-нд эндээс нэг юуны нурууны гэмтэл нуруу үе мөчний ардын эмчилгээний нэг эмнэлгийн эмч Монголд очиод жил болго очдог байхгүй. Жил бол манай нэг итгэгч ажилдаг юуны эмнэлгийнхэн эмч нар очих юм. Манай итгэгч очих юм орчуулагч юм. Тэгээд яах вэ гэхээр Гана гэж та нар мэдэн дээ чимээгүй цаг дээр орж ирдэг манай Гана Баатар гэдэг. Гана очих байхгүй. Тэгээд өчигдөр хэлсэн Гана тэн дээр яадгүй гэхээр нөгөө нэг өвдөгний үе мөчн өвддөг нуруу өвддөг хүмүүс нөгөө нэг нурууны үе мөчний тариа өвдөгний үе мөчний тариа энэ тэрийг өгөөд эм өгнө гэсэн. Эм нь үнэтэй байх тариа нь үнэгүй гэсэн шүү. Тэгээд тэр хаана яах махынд би дараа дахиад яач та нар мартахгүй надаас шаардаад асууж байгаараа заа юу 5 сарын 30-31 нэг юм дээр гэртээ байгаа том календар дээр тэмдэглэж тэгээ тэр юун дээр та нар бас настаа хөл мөл нүдж байгаа эмчилгээ хэрэгтэй тийм хүмүүс тэр тусмаа сайн мэдээ тарах хэрэгтэй тийм хүнээ дагуулдчаар зэсэг дээр хч мань нуруу яадаг л сэлэнгээ ихч бүр заавал очоорой за тэгээд нуруу ер нь нуруу өвдөг үе мөчний юм айгуу сайн эмчилж байгаа шүү очин гэсэн ш. Тэгэд үнгүү тариа мараа хийж гэнэ гэсэн. Тэгээ солонгос болохоор тэр тариа энэ төр чинь 150 мянга байдаг гэсэн ш. Воноор. Би мартахгүй хэллээ ш. Тэгээд мартчихгүй би тэгтээ календар дээр тэмдэглэсэн л те. Тэгээ би наан сануулна тэгээд 4 сарын 29-нд манай Гана явахаар би тэгээ дахиад бас сануулъя заа юу. Тэгээ тий хари бүр өчтөр сонсоод баярлалаа. Хамгийн дөрөв сэлэнгээ гэж та санаанд орж ирсэн ш. Тэгвэл хүү дахиж чимээгүй цагийнхаа төгсчлөлтөд хэлэгдэх гээд та санаанд орж ирсэн. Тэгээд зас юу гэлээ нэг Баянгол дүүрэг биш Баянгол гэдэг нэг Баянгол моол гэлөө. Үгүй Баянгол моол гэсэн байхаа. За тийм газар болох юм гэсэн шүү. За Баянгол дүүрэг биш гэжсэн Баянгол дүүрэг биш шүү.
Баянгол моол гэж хэлэх шиг болсон. Тэгээ тэнд тийм имчилгээ. Тэгээ аяндаа нөгөө нэг юм мгийн тодорхой заагаад өгчих байх цаа. Зүгээр та нар бис мартчих магадгүй ш. Та нар мань бити мартаарай заа юм. За юм байна. За эсний нэрээр ерөөж гээ. Өнөөдөр үнэхээр онцгой өдөр байх болно. Би та нарт сонирхуулаад тий. Нүдэнд харагдах газараа тавих бол мартчихин тий. Би нөгөө яг нүдэнд харагдах календар дээр тэмдэглэсэн. Окей. Тэгээд юу ягаараа. Өөр манайхнаас заавал настай юу ах уу? Залуучуудаас өвдөг нуруу өвддөг хүн байвал очороо ээж аамаага байл авчичаа тэгээд маш их хүмүүс үздэг. Бүр хэдэн зуун хүмүүс очиод нодлон бараг 400 хүн тайлчаад ирсэн гэлээ дээ. Тийм. Манай ихч бас урд нь манай нөгөө сүмээс явдаг юм биш энд ирээд нөгөө манай цуглаа нэг солонгос цуглааны байр хэргэлдэг багт тэр цуглаа эмнэлгийн хэсэгтэй байхгүй тий тэн дээр манай ихч бас нуруу өдөөд гэл тэгээд идэж бол нурууны тариа хэлгэлт гэж зүгээр болцсон. Айгуу удаа явал тэгээ нилийн хэдэн жилийн дараа дахиж нэг тариа хэлгээл тэгэл зүгээр болчлаа гэл тэгээд идэгсэн шүү дээ. Тэгэхээр таар хүнд айгуусан таард айгуу гоё юм шиг л. Өвдөг бол энд бас эхлээл тарьж байгаа. Тэгэл тариал нэг хэдэн жилдээ яаж байгаа л тэгэл ахиж удахаар тариад тэгж байгаа сүулдэ юу гэдэг юм бэлээ нөгөө силикон дээрээс салдаг тий. Гэхдээ силикон хийдэг. Ийм байт юм бэлээ. За та нар байна тэр гоё боломжийг битээ алдаарай. Тэгэл хаасаагүй маш их зар тарна шүү дээ. Тэгэхээр хүн ихтэй байж магадгүй учраас 29-нд эндээс явахаар 30-ны өглөөнөөс л эхлэх байх 30. Тэгэхээр 31 гэлгүүгээр 30 яваад очихгүй бас тариа мэрэн дуусчих чимэл яаж мэдгүй те. За юм байна. За эзэн ивэг өдөр бөгөөд өнгөлөг хэрэг бөгөөд талархалтай байгаараа баяртай. Би одоо та нарт ертөнцийнхаа бичлэгийг оруулаа харуулчихъя заа.